16 дугаар өдөр. Уламжлал ёсоор харилцан асуулт хариулт өрнүүлсний дараа Повонха Геймбер 3 ертөнцийн Номон хаан Зонхов богдын нигуураас магад гархуу хийгээд асар ариун бодийн сэтгэлийг үүсгэснээр химихийг татан зохиосноор магад гархууг төрүүлэхийн дээрээс бодийн сэтгэлийг үүсгэх хэрэгтэй гэж номлосон болоо. Түүнчлэн бэлтгэл ёсны хотол өдөөлтийг засах ёсыг айлдснаар урдын газрын хувааруудыг сэргээж мөн нирванд зорчих мөрийн мөн чанарыг нотлон болгосныг дахин давтаж номловоо. Бид бүхэн чухам юугаар орчлонд эргэлдэж байгаа юм бэ? Энэ нь Нисванисаар үйлдэгддэг буй за. Мунхаг болбоос Нисванис бүгдийн үндэс тул мунхаг үйлийг үүсгдэг учиртай. Харин үүнийг таслахын тухайд үлэмжийн бэлгүүний суртгаалыг үүсгэх хэрэгтэй. Гэвч түүнийг үүсгэхийн тулд самади хийгээд Шагшабадын сургаалыг урд нь одуулах ёстой юм. Тийм учраас Шагшабад бол эрдэм бүгдийн суурь юм. Түүнчлэн та бүхэн Нисванисын ерөндөгийг шүтгэхийн үеэс эхлээд түүнийг үүсгэснээр дараа нь танин барьж улмаар ерөндөгийг шүтгүүл алгасрах үед болов түүнийг танин барихын анис ихтэй хэмээн зарлагсан болоо. Их төрлөختний мөрийн зэрэгт оюунаа судлах үүнд 3 хэсэгтэй. Их хүлгэнд орохын цорын ганц үүд нь бодийн сэтгэлийг үүсгэх тухай үзүүлэхийн тус эрдэм. Хоёрт нь бодийн сэтгэлийг үүсгэх ёсон. Гуравт нь бодийн сэтгэлийг үүсгэснээр түүний явдал дор суралцах. Их хүлгэнд орохын цорын ганц үүд нь бодийн сэтгэлийг үүсгэх тухай үзүүлэхийн тус эрдмийн тухайд термит бага дуун төрлөختний үест магад гарахын санаагаар хотол өдөөгдснөөр үлэмжийн 3 суртгаалт шамдаж улмаар гагц өөрийнхөө нирваны хутгийг олох төдий хийгээд оршлонгоос буцах болоо. Тэр төдийгээр хангалтгүй шүү дээ. Учир нь дэвчигдэхүйн бүгдийг төвчж мөн ологдохын эрдэм бүгдийг огоот гүйцээгээгүй тул өөр хийгээд өрөөлийн тусыг алагцоог үлдэхээс цаашгүй. Хожим хүссэн хүсээгүйч их хүлгэнд орох шаардлагатай л юм. Энэ нь бэлэг пирамидын хураангугаас үлдэхэд ертөнцийн тусыг бүтээх ёсонд хүч үгүй. 2 хүлэгний аштад төвчих хэрэгтэй. Бурхныг үзүүлсэн нэгүүлсэнгийн хүлэгн нь бусдын тусын мөн чанарт тул түүнд ороорой хэмээжээ. Гэвч бодов бэр. Нэгэн удаа гатлах мөрнийг 2 удаа гатлах шаардлагагүй. Тиймээс эхлээд их хүлэгний мөрөөр орох нь зүйтэй хэмээсэн мэт. Нэгэн мөрнийг 2 удаа гатлах мэт болно шүү дээ. Түүгээрч барахгүй архад нэгууд амарлангийн амгалангийн төвд тэгш орсноор санаанд үл багтан амгаланг амсах буй за. Тэд түүнээс дахин босолгүй төдий өдий галавт тэгш агуулдаг билээ. Харин тэр хооронд тамд байсан зарим нь чөлөө учрлыг олсноор их хүлэгний мөрд оршиж улмаар бурхны хутгийг олж чадмай. Тийм учраас баг хүлэгний мөрд орсон архаадууд бурхны хутгийг олохоос ихэд холдож оддог учиртай. Хэдийгээр их хүлэгний номыг сонсож улмаар түүний авьяасыг суулгасан ч буруу үзлийг төрүүлснээр тамд төрсөн гэж бодъё. Гэсэн ч тэрхүү бодгол архаадуудаас төрүүлж бурхны хутгийг олмой. Энэ ч учраас эхлээд их хүлэгний мөр дор орших нь хамаагүй дээр юм а. Үлгэрлвээс эрт урдын цагт Шарваг од сүрэн бээр баг хүлэгний номыг архаадын хутгийг олох гэж буй 60 гэлэнд заах гэтэл манчир түүний хажуугаар орсноор их хүлэгний номыг заасан боловч тэдний оюун ухаанд нь багтахгүй байсан тул буруу үзлийг төрүүлж улмаар тэд тамд төрцгөөж гин. Чингисэнд од сүрэн бээр бурхан багшаас учир шалтгааныг асуусанд чадагч бээр. Аяа мандшир бээр уран аргыг үзүүлсэн байна шүү. Тэр нь үнэхэрийн гайхамшигтай ном юм шүү гэжээ. Түүнчлэн бурхад Шарваг Бардагбууд нэгууд амирлангийн хязгаар дор тэгш агуулсан байх үед нь бурхны хутгийг олохдоор дуртснаар их хүлгэнд оруулавч тэд амирлангийн амгалангийн тэгш агуулгахдоор нэн дадлагтай болсон тул бодийн сэтгэлийн тэргүүнийг үндэстэй төрүүлмөн хэмээн хичээх болоо. Хичнээн хичээвчиг
өөрийнхөө зовлонгоос гитэлсэн тул нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэхэд асар бэрх болмоо. Бурхан багшийн тааллын 2 шав болох шари буу хийгээд монголжий бээр Бурхан багш бээр бидэнд их хүлэгний номыг уг үртэй хамт заасан болоо. Их хүлэгний ном бол үнэхэрийн гайхамшигтай юм. Гэвч бид аль хэдийний гал дотор шатаж буй хожуул мэт болсон буй за. Түүнчлэн бид үүнээс илүүг хийж чадашгүй нь бололтой хэмээжээ. Анхааруул бас худагт шари буу мэтэн шарвааг дор хувилсан бурхад тул энэ нь тэдэнд хамаарахгүй юм. Чухамдаа энэхүү мэдэгдэл нь бурхан болоход саад дотгор ихтэй жирийн шарвааг нугуудад хамаарах болоо. Тийм учраас бид бүхэн магад гарахын оюуныг төрүүлэх гэвээс их хүлэгний мөрд заавал орох хэрэгтэй. Дунд төрлөختөн л үгүй нийтийн мөр дор оюуныг судлах нь магад гарахыг үндэстэй төрүүлэхээс дунд төрлөختний бодиттой мөрөөр зорчихын тухайд биш юм шүү. Харин мөрийн бодит суур их хүлэгний бодийн сэтгэлийг судлах юм бол баг дунд төрлөختн нь түүний бэлтгэл бөгөөд ерөнхий суртгаалд орохын хураангуй ажгүй. Тиймээс их төрлөختний мөр дор суралцахад анхлан түүнийг тус эрдмийг нь дэлгэрүүлж үлдэх ёстой. Энэ нь мутрын авлага дор авахд хялбар болохын тухайд болоо. Мандширийн нигуураас гарсан иш номлолд зарлигласан 10 тус эрдмийг үзүүлж байна. 1. Бодийн сэтгэлийг үүсгэх нь их хүлгэнд орохын цорын ганц үүд мөн хэмээн үзүүлжээ. Хоёрт нь та бүхэн ялгуустын хүүгүүд хэмээх нэртэй болно. Гуравт нь язгуурын үүднээс шарвааг барьдаг бууд нигуудыг сүрээрээ дарах болно. Дөрөвт нь та бүхэн тахилын дээд орон болно. Тавт нь агуу их чуулганыг амар хялбар гүйцээх болно. Зургаад нь хилэнц түүтгэрийг түргэн арилгах болё. Долоод нь сансан хэрэгтэн сэтгэлчлэн бүтэх болмоо. 8-д нь та бүхэн хорлолт хийгээд саад барьчдаар чадагдахгүй болно. 9 та бүхэн газар мөрийг түргэн гүйцээх болно. 10 та бүхэн амьтны амгалан жаргалан коцроолгүй гаргагч тариалангийн газар болмоо. Бодийн сэтгэлийг үүсгэх нь их хүлгэнд орохын цорын ганц үүд хэмээн үзүүлэх нь. Үүнд их хүлэгний суудалд багтахгүй нь бодийн сэтгэлийн үндэстэй төрүүлсэн төрүүлээгүй гэдгээс хамаарахгүй. Богд Ламбер ийм өгүүлжээ. Зөвхөн их хүлэгний ном байснаар хангалтгүй билээ. Мөн тухайн бод галч бас их хүлгэнд багтах хэрэгтэй шүү дээ. Их хүлгэнд багтах гэдэг нь бодийн сэтгэлийг үүсгэсэн гэдгээс харгалзах болоо. Харин бодийн сэтгэлийг ойлгосон төдийгөр хангалтгүй юм. Түүнчлэн их хүлэгтэн болох нь түүн лүгэ адил хэмээн зарлигласан буй за. Мөн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлээгүй аваас үндэсний хааны эцэст тулсан нууцын хураангуй айдлын үүсгэлийн зэрэг хийгээд төгсгөлийн зэргийг анхааран авсан ч бурхан болох нь байтугай их хүлэгний чуулганы мөр төдийд ч оршиж чадахгүй. Түгээрч барахгүй их хүлэгний номонд ч одохгүй юм шүү дээ. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг үүсгэснээр мааны бадми хумыг ганц ч болон удаа унссан ч их хүлэгний номонд одох юм шүү. Эрдний эрхээс хаан та хэрв та энэ ертөнцид ханцшгүй бодийг олохыг хүсвэл түүний үндэс нь бодийн сэтгэл агаад уулын эрхэд сүмбэр уул мэт баттай хэмээн зарлигласан мэт. Бодийн сэтгэл үгүй гэмээн нууц тарны үүсгэлийн зэргийг бясалгахнаач Бурхны орд байшингийн зургийг үзэхлүгүй адил бөгөөд төгсгөлийн зэргийг бясалгах нь амьсгалаа авснаар төгжиж улмаар гаргах лугай адил болоо. Өөрөөр хэлбэл хий бясалгасан ч хүчтэй үлээх лугай адил хэтрэхгүй юм. Нууц тарнын ялгамжаатай түргэн мөрч бодийн сэтгэлийг үлэмжийн хэмжээнд арвижуулснаас гардаг учиртай. Жанжаар олбиг дорж бэр би бэр Пүржиг агуан жамба багшаасаа ном сонсож байсан юм. Манай багш их авшиг тавихтаач мөрийн зэргийг ямагт хайрладаг байсансан. Бусад бээр түүнийг үзээд тэрээр нууц тарныг номлож мэдэхгүй юм байна хэмээдэг байсан болоо. Гэвч тэрээр мөрийн ансыг таалснаар зарлаглаж байсан хэмээн сайшаан зохиодог байсан буй за. Бодийн сэтгэлийг эрхшээгээгүй хэн нэгэн
Хээ базарын югзүр бээр ердөө үргэлжлэлд оршихуйн хутгийг олсон гэдгийг Жовужибээр сонсоод улмаар гайхаж зохиосноор тэр югзүр миний бодийн сэтгэлийг иргшээгээгүйгээс уршигласан юм. Түүнчлэн бодийн сэтгэлийг иргшээгээгүй төдий өдий хээ базарын югзүрүүд тамд одох болно хэмээн зарлигласан болоо. Харин тэр югзүр бүр гайгүй байна. Яагаад гэвэл бодийн сэтгэл байхгүй гэмээн хичнээн догшин ядан бурхтын тарныг урьж тэдгээрийг бүтээсэн ч хэрцгий ширүүн чөтгөр болох хийгээд там тэргүнд л төрөх болмоо. Мөн чүшүүрийн газрын эзэнд урд нь нэнчин хийсэн ч савдаг болж төрсөн түүх бий. Хэрв тэрхүү үргэлжлэлд оршихуйн хутгийг олсон хээ базрын югзүрбээр бодийн сэтгэлийг иргшээсэн бол нэгэн насандаа Бурхны хутгийг олох боломжтой байсан юм. Түүнд бодийн сэтгэл үгүй байсан тул тэрээр баг хүлэгний угийг л олсон билээ. Тэрээр бодийн сэтгэл үгүй байснаас уршигдсан буй за. Тийм учраас бодийн сэтгэлийг гүнзгий ном хэмээх нь зүйн хэрэг юм. Басгүй бибээр урд нь Бирман Чэзү Жанза гэд өөр нэгэн энтхэгийн ямандгийн югзүр ядан бурхныхаа дүрстэй ширүүн догшин чөтгөр болсноор төвдөд очмогц Жовужибээр тэдэнд балин өргснөр хөөсөн тухай айлдсан шүү дээ. Түүнчлэн Памбо нутгийн нэгэн ямандгийн югзүр ядан бурхныхаа дүрстэй бэрд болж төрснөөр сүрийн утааг зооглож байсан түүхийг дурдсан билээ. Өдгөө зонх олон ядан бурхадтай нягуур учрах хийгээд зөв мэдэл ред хуйлгаан тэргүүтнийг өндөрт үнэлдэгч бодийн сэтгэл үгүй аваас муу заяанд л одох болмоо. Тийм учраас зөв мэдэл хийгээд ред хуйлгаан нь аль нь ч тусгүй юм. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлтэй гэмээн бусад зүйлд хичээхгүй байхнаач их хүлэгний номын үндсийг иргшээх болоо. Судар тарнын аль нь ч бай их хүлэгний ном болохгүй нь бодийн сэтгэл байгаа юу үгүй юу гэдгээс хамаарах юм. Хэрвээ бодийн сэтгэлийг иргшээснээр адгуусанд ганц атга гурилэгч болон өгөхөөс янар туулсан бодийн угийг олох уг болно. Үүний бүхэн явдал нь саармаг байсан ч хамаагүй юм. Их бодисодваа нэгууд нүглийг буян болгон уруулж чаддаг учиртай. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэл үгүй аваас хоосон чанарын бэлгүүний нөхцөл өгөө учирсан ч 3 хүлэгний бодийн уг дор одох тул их лүгэ адил болоо. Харин та бүхэн бодийн сэтгэлийг иргшээх ахвал хандсшгүй бодийн уг дор одох тул эцэг лүгэ адил буй за. Тийм учраас урдынхыг нь их хинээдэг учиртай. Товчлоос та бүхэн Бурхны хутгийг чухалчлахгүйгээр бусад бүхэнд бодийн сэтгэлийг үндсэн анхааран авалгаа болгох хэрэгтэй. Чухамдаа 3 хүлэгний эрдэм тэргүүтэн байгаа бүхэн бодийн сэтгэлээс гармай. Хэрвээ хэн нэгэн биднээс үндсэн анхааран авлага чинь юу юм бэ хэмээн асуух аваас дамдин, очирваан, ямандаг, адилын уншлага, урилга хэмээн хариулах нь бизээ. Гэвч бидний ихэнх нь тэдгээрийг 3 хорийн анхааран авлага болгон уруулдаг шүү дээ. Хэдийгээр Жовужи урд нь ном бүгдэд мэрэгэн болсон ч түүний таал нь ханаагүй юм. Чингээд тэрээр эрдэн болсон бодийн сэтгэлийг арвижуулахын тухайд 13 сар далайд бэрхшээл хатуужлыг үл харгалзан байж сэрлэн арал руу заларсан түүхтэй. Ингэснээр тэрээр лам сэрлэн багаас бодийн сэтгэлийн увцыг огоот гүйц дээр нь сонссон бөгөөд улмаар түүнийг гол анхааран авалгаа болгосон гэдэг. Хэдийгээр лам сэрлэнба бээр сэтгэл төдийдний үзэлтэй байсан бөгөөд үзлийн хувьд Жовужигаас нам дор байсан ч тэрээр түүнд бусад багш нэгуудаасаа үлэмжийн бишрлийг зохиож байсан юм. Тийм учраас бид бүхэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлж чадах болоо да хэмээн харах хэрэгтэй. Үнэн хэрэгтээ бодийн сэтгэлийг энхүү шүтэн дээрээ төрүүлэхээс үлэмжийн төрөлгөж хаанаас байх вэ дээ. Түүнчлэн бодийн сэтгэлийг судлах хувьцаас үлэмжийн ном гэж үгүй. Мөн бод мөрийн зэргээс илүү ном гэж байхгүй.
Чингээд тэр лүгээ учирснаар бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлж чадахгүй бол маш их хайран болох юм. Хаа сайгүй зарим хүмүүс хүмүүний бүхэл насаа чулууны шимийг авснаар амьдрах мэтийн бэрхшээл хатуужлыг эдэлмүй. Тэд нар өөрсдийгөө номончингууд хэмээн сагсуурсан ч бодийн сэтгэл өчүүхэн тул туулсан боддоор зорчих мөрөөс хазаасан гэдэг нь олонтоо үзэгдэж байна. Хамгийн дээд зэрэг нь бид бүхэн бодийн сэтгэлийг үндэстэй засваргүйгээр төрүүлж чадах юм аа. Хэрвээ засваргүйгээр төрүүлж чадахгүй гэмээн засвартайгаар төрүүлэх хэрэгтэй. Хэрвээ засвартайгаар төрүүлж чадахгүй асхвал хамгийн доод зэргийн хэмжээнд түүнийг мэдэж авах ёстой. Тиймээс бид бүхэн үүнийг нэгэн тасалгааны туршид бясалгахгүйгээр ядан бурхтыг дадуулах, тарин тоолох дор хичээсэн ч ямар ч тусгүй бөгөөд хайран хөдөлмөр болох юм. Та бүхэн ялгуустын хүүгүүд хэмээх нэртэй болно. Бодисадын явдалд орохуйгаас бодийн сэтгэлийг төрүүлэх агшинд орчлонгийн гянданд хүлэгдсэн амьтад сайвар ажиргсдын хүүгүүд хэмээн хэлэгдэх болмоо хэмээжээ. Өнөөдөр Библиэр Бурхны язгуурт төрлөө, мөн Бурхны хүүгүнч боллоо хэмээн зарлигласан мэт ялгуусны хүүгүн болохгүй нь бодийн сэтгэлийг төрүүлсэн төрүүлээгүйгээс харгалзах болоо. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг төрүүлээгүй бол зүм мэдэл, рид хувилгаан, ухааны таван оронд мэргэн байх, хоосон чанарыг илтэд онсон, Нисванисыг барж твцсэн тэргүүтэн байсан ч бодисодва хийгээд ялгуустын хүүгүүд болохгүй. Түнчлэн их хүлэгний игнийнд ч багтахгүй юм. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлэх ахвал нохоо гахаа тэргүүтэн адгуус хийгээд ямар ч эрдэмгүй хилгий тэнэг илжиг байсан ч их хүлэгний игнийнд багтах буй за. Та бүхэн бодийн сэтгэлийг төрүүлэх үед газар хөдлөх бөгөөд Бурхан бүгдийн сэнтийг хөдлөх тэргүүтэн үзэгдэл гардаг учиртай. Чухамдаа газар дэлхийн амьтдын нийтийн үеийн эрхэнд бүтсэн учиртай. Хэн нэгэн бодийн сэтгэлийг төрүүлэх гэмээн өдий төдий амьтдыг орчлонгоос татах тул түүнд нь газар дэлхий тэсгэлгүйгээр хөдөлдөг буй за. Бодисодва нугууд бодийн сэтгэлийг төрүүлсэн бод галыг ах дүү, эгч дүү хэмээн үздэг бөгөөд мөн 10 зүгийн хамаг бурхад хүрдэн орчуулагч хаан угсаа залгамжлах өвгөнтэй болсон мэт таалал нь баясдаг ажээ. Ингэснээр бодийн сэтгэлийг төрүүлсэн хэн нэгэн ялгуусны хүүгэн болдог юм. Хэрвээ бодийн сэтгэлээс хагацах ахвал их хүлэгний суудлаас нэг мөсөн мултрах болоо. Бид бүхэн урд нь зүм мэдэл, рид хувилгааныг олон удаа эрхшээж байсан ч эцэстээ тэдгээр нь ямар ч тус болоогүй. Түүний оронд бод мөрийн зэргийг ойлгох гэмээн хамаагүй дээр юм аа. Зүм мэдэл, рид хувилгаан нь ховор бөгөөд тус ихтэй бус болоо. Тэдгээрийг бид бүхэн төрлөө орхих бүрт зуурдын оронд олдог хэмээн зарлигласан ажгүй. Язгуурын үүднээс шарвааг барьдаг бод нугууд сүрээр дарах болно. Модыг байгуулах судраас их далайн эрдэнэ болбоос замбуу твийн игэл чулуу бүгдийг сүрээрээ дардаг мэт бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлэгчид шарвааг барьдаг бод нугуудын хамаг чуулганыг сүрээрээ даргах хэмээн зарлигласан буй за. Майдрын тийм гэдгсэн судраас эдийгээр хаан хүү баг балчир байсан ч ахмад түшмдийн чуулганыг сүрээрээ дарах мэт гард шувууны зулцах бяцхан ч бусад шувуудын чуулганыг сүрээрээ дарахлууга адил болоо. Түүнчлэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлсэн бодисодва бэр эхнээсээ шарвааг барьдаг бууд нугуудын хамаг чуулганыг сүрээрээ дардаг хэмээн зарлигласан ажээ. Тэр нь ч үлэмжийн санааны хүч мөн. Хэдийгээр очир эрдэнэ хагарсан ч очир эрдэнэ хэмээх нэрээр орхихгүй агаад алтан чимгийг сүрээрээ дарж улмаар хоосрлыг арилгамуу. Мөн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлснээр ялгуусны хүүгүүний явдалд суралцахгүй байсан ч төвний үндэст буй буйны чуулганыг их эрдэнэ бүгдээс дээд болсон бодийн сэтгэлийн хүчээр ялгуусны хүүгэн хэмээн нэрээр орхихгүй болоо. Басгүй тийм алтан чимэг шарвааг барьдаг бууд нугуудыг сүрээрээр дардаг буюу. Түүнчлэн бодийн сэтгэл нь
орчлонгийн хоосрол бүгдийг арилга юу. Тиймээс бодийн сэтгэл нь 84 мянган номын цогцын шин мөн хэмээн танин барих хэрэгтэй гэжээ. Жовжибэр энэ насыг оюунаараа орхигдун. Асархуу хийгээд бодийн сэтгэлийг ямагт дадуулж үйлдэлээрээ үзүүлээрээ хэмээн зарлиглжээ. Та бүхэн тахилын дээд орон болно. Та бүхэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлэх гэмээн танд ертөнцийн тэнгэр хүмүүн мөргөх болмоо хэмээн зарлигласан мэт. Тэнгэр хүмүүний тахилын дээд орон болох буй за. Гисэн хэдий ч бодийн сэтгэлийг богинохон хугацаанд судалснаар төрүүлж чадахгүй шүү дээ. Жовжибэр түүнийг 12 жилийн туршид судлан зохиосон түүхтэй. Тэгвэл зарим нь ядан бурхтыг бясалгах, тарин тоолох, төдийхнийг олон жилийн туршид хичнээн үлдэж байгааг харагтун. Түүний оронд бодийн сэтгэлийг судлах дор бэрх хатуужлыг эдлэх гэмээн хичнээн үн цэнтэй болох билээ. Гадамбын дээдэс нэгүүдбэр хүн бүр бясалгалын уг болсон ядан бурхтын дүрс хөрөг хийгээд уншиж үлдэх таринтай боловч хинч санаж үлдэхийг уг болсон ном байхгүй тул уршигдсан болоо хэмээн зарлиглжээ. Тийм учраас бодийн сэтгэлийн авьяасыг аль чадгаараа суулгах аваас хэрэг ихтэй. Эрт үрдийн цагт Бурхны зарлиг төдийг сонссон 500 галуу тэнгэрт төрснөөр үннийг үзсэн түүхтэй. Түүнчлэн Мажеда хаан хоосон чанарт авьяас ихтэй нэгэн байжээ. Тэрээр үдэш мандчирт мянган лан алтны үнэтэй гой хувцас өргөх гэтэл өргөлийн орн нь олдохгүй улмаар хоосонд замхран алга болсон юм. Чингэтэл хаан бэр хувцсыг нь өмсснөөр өөрөө ч бас хойноос нь замхран алга болжээ. Ингээд тэрээр хоосон чанарыг онсон болоо. Энэ нь ч урд тэрээр хоосон чанарын авьяасыг хүчтэй суулгасны үр дагавар шүү дээ. Хин нэгэн бодийн сэтгэлийг төрүүлэхэд эсүра хийгээд хурамс тэргүүтэн ирснээр түүнийг дахиж үлддэг ажээ. Чингээд тэд бие лагшингийнхаа гэрлийн туяаг түүнд өгснөөр түүний сансан хэргийг сэтгэлчлэн бүтээхийн нөхөд болцгоодог байж. Түүнчлэн туулсан бурхад ч бодийн сэтгэл дор дулдуудан байж бурхад болсон тул бодисодва нугуудад бишрлийг зохиодог хэмээн зарлигласан ажээ. Мөн судраас шинийн саранд мөргөхөөс тэргэл саранд бус болоо. Түүнчлэн аль нь надаар адистатлагдсан бодисодва дор мөргөхөөс түүнчлэн ирсэн дор бус. Мөн бодисодва нугууд сүүх тэргийг хөлөглөх цагт бурхад тэднийг хүслийн 5 эрдмээр баясгах болмоо. Сүүх тэргийг нь хинч татахгүй. Харин бурхад өөрсдөө тэргүүний тойруулж ороосон олсоор модон тэргийг татах болмоо хэмээн зарлиглжээ. Худагт шаари бүү. Тэргүүтэн чухал амралтын төвд өдий төдий галавт оршихнооч түүнчлэн иргэсэд тэдэнд хүндлэлийг зохихгүй. Нэгэн удаа бурхан багш Бадар аяган доторх Бенуадынхаа дээжийг манчирт өгөөгүй тул түүний Бадар аяг нь газарт шингэсэн түүх бий. Агуу их чуулганыг амар хялбар гүйцээх болно. Нэгрүн бабэр хэн нэгэн бодийн сэтгэлийг төрүүлвэс түүгээрээ анхны чуулганаа хураах болмоо. Түүнчлэн түүгээрээ хилэнцгийг арилгаж саад барчдыг ч арилгах бол юу хэмээн зарлиглжээ. Богцонхүү бэр хоёр чуулган бүхэн дор алтыг уруулагч эрэг мэд машид уужим буйны чуулганыг хураах гуу саналууга адил хэмээн зарлиглав. Агуу их чуулганыг амар хялбар хураах дор Шивала бэр ингэж өгүүлжээ. Алтыг уруулагч эрийн дээд болсон тул ариун бус биеэ үнэлж баршгүй. Ялгуусны лагшинд уруулах гэмээн бодийн сэтгэл химээснийг баттай баригтун. Бусад буян болбоос зэгс мод лугаа адил үрээ өгснөөр барагдах бол юу? Харин бодийн сэтгэлийг найлзуур мод үрээ өгсөн ч барагдахгүй.
аривжих болоо хэмээн зарлигласан мэд. Буйны чуулганыг гүйцээхэд үүнээс үлэмжийн сэтгэл гэж хаанаас байх вэ? Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг эзлүүлэхгүй бол олон зуун мянган амьтад өдий төдий 100 мянган галавт 3 ертөнцийн эрдэнсийг овоолж дүүргэснээр өглөг өгсөн ч түүний үр дүн нь барагдах болоо. Тэгээд ч тэр нь ялгуусны хүүгүүдийн явдал болохгүй бөгөөд Бурхны угд орж одохгүй. Харин та бүхэн бодийн сэтгэлээр үзүүлэхийн үүднээс ганц атга гурилыгч болов адгуусан нөгөх аваас түүний үр нь барагдахгүй агаад ялгуусны хүүгүүний явдал болох хийгээд Бурхны угд ор одох болоо. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлээр эзлүүлснээр нэг ширхэг хүж өргөх гэмээн амьтны тоол угаа сацуу хүж өргөсний тус эрдэм гарах болно хэмээн зарлиглжээ. Түүнчлэн та бүхэн уг сэтгэлээр үзүүлэхийг үүднээс мааны бадмын хумыг унших ахвал амьтны тоол угаа сацуу майн уншсантай тус эрдмийг олмоо. Эрт урдын цагт нэгэн гуйрынч уг сэтгэлээр эзлүүлэхийн үүднээс Бурхан багшид тосон зул өргөсөн юм. Чингэтэл гунгаабуу бээр тэрхүү зулыг унтрааж чадахгүй байсан болоо. Ингэсэнд Бурхан багш гунгаавууд хандан өгүүлрүү. Энэхүү зулыг хэсэг бусаг галвын салхич унтрааж чадахгүй хэмээн зарлиглжээ. Яагаад гэвэл энэ нь буйны аривжлага юм. Бодис садвын явдалд орохугаас хязгааргүй олон амьтны язгуурыг орчлонгоос гэтлэхүйн тухайд мятаршгүй сэтгэлээр хэн нэгэн сэтгэл түүнийг үнэхээр авахул тэр цагаас эхлэн нойрсож байхад нь сэрэмжгүй болсон ч буйны хүч чадал нь тасралтгүй улам аривжих бөгөөд улмаар огторгуул угаа сацуу дүүрэх болоо хэмээн зарлигласан мэд. Нойрсож байх үедээ ч юм уу эсвэл сэрэмжгүй болсон ч буйны үргэлжлэл нь тасрахгүй. Хэрвээ ганц амьтны толгойн өвчнийг арилгахыг хүсэх гэмээн тус эрдмийн их байх атал хамаг амьтныг хэмжээлшгүй зовлонгоос гэтлэхийг хүсэх оюуныг үүсгэх аваас яалаа гэж буйн нь их биш байх вэ дээ. Бодис садвын явдалд орохугаас амьтны толгойн өвчин төдийг арилгах уу яа хэмээн санах бөгөөд тус хүргэхийг төгс санах гэмээн буйн нь хэмжээлшгүй төгс болох юм. Амьтан тус бүрийн цаглашгүй зовлон арилгах уу яа хэмээн хүсэх бөгөөд амьтан тус бүрийг цаглашгүй эрдэм дор бүтээхийг хүсэх гэмээн хэлэх хэрэг юм. Атга төдий хоол ундыг найруулан агшин төдийд амьтанд өглөг өгснөөр өдрийн хагасад барамдавч агуу их буян үйлдсэн хэмээн хүмүүс түүнийг магтахал. Хязгааргүй олон амьтдыг цаг үргэлж сайвар ажиргсдын ханцшгүй амгаланд байгуулах санааг цаглашгүй гүйцээж үргэлжид өглөг өгөхүүл хэмээн хэлэх хэрэг юун хэмээн зарлиглжээ. Товчл бос бодийн сэтгэлээр хотол өдөөгдснөөр ямарваа нэгэн буйныг үйлдсэн ч түүний тус эрдэм нь хамаг амьтны тоол угаа сацуу болмоо. Хилэнц түүтгэрийг түргэн арилгах болёо. Бодис садвын явдалд орохугаас тэсэлшгүй хүч ихтэй хилэнц нь туусан бодийн сэтгэлээс бусад буйны аль нэгч сүрээрээ дарахал хэмээн зарлигласан мэд. Та бүхэн бусад намжлалаар үл арилгах их хилэнц түүтгэрийг бодийн сэтгэлийг төрүүлснээр арилгах болоо. Худагт тогмид бээр 12 жилийн туршид бүтээлийн буйныг үйлдснээс агшин төдийд үүсгэсэн нэгүүлсэнгүй сэтгэлээр үлэмжийн хэмжээний хилэнц түүтгэрээ арилгасан түүх бий. Басхүү тэсэшгүй нүгэл хилэнцийг үйлдэхний ч бодийн сэтгэлд дулдуудснаар гитлэхэл баатар дулдуудснаар аимшигаас аврагдах мэд сэрэмжлэн яахан түүнд шүтэхгүй байх вэ дээ хэмээн зарлигласан мэд. Бодийн сэтгэл байхул хилэнц түүтгэр хийгээд түүний аимшигтай үрийн хавцлаар тэнсэн ч
их баатар нөхөрлөгээ нийлснээр айн жигээрмшихгүйгээр хагасах лугаа адил. Хилэнцэн цагийн эцсийг хилэнцэн их галаар нэгэн агшинд магад түлэгдэх болмоо хэмээн зарлигласан мэд. Та бүхний хилэнцийн овоолго хэдий чиний их байхнаач галвын эцсийн галаар түлш шатах мэд арилах буй за. Тийм учраас хилэнцгийг дарж үйлчлэхний ч бодийн сэтгэл лүгээ барилдуулаагүй бусад буйнаар 100 жил хичээснээс уг сэтгэлийг нэгэн тасалгаанд дадуулах гэмээн эрхэм дээд болох юм. Сансан хэрэгтэн сэтгэлчлэн бүтэх болмоо. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг төрүүлвээс ахуй үйсийн болон эцэс хойтын хамаг хэрэгтэн шамдалгүйгээр бүтэх болмоо. Хамгийн дээд нь хамаг амтан хүсээгүй зовлонгоо твчих хийгээд хүссэн амгалангаа бүтээж үлдэх юм. Бодисодвийн явдалд орохугаас үүгээр цаглашгүй олон амьтад дээд амгаланг хялбар олох болмоо хэмээн зарлиглажээ. Басхүү та бүхэн бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлбээс үндэсний аймаг тэргүүтэнд номлосон агаад ил хүмүүсийн бүтээж чадахгүй ухаан тарин хийгээд үүлийн чуулган бүгдийг төвөггүй бүтээх болоо. Түүнчлэн бид нар судар тарин, нууц дэвтэр тэргүүтэнд номлосон хур буулгах, мөндөр хорих зэрэг бүтээж чадахгүй байгаа нь бодийн сэтгэл үгүйгээс уршигдсан аж. Тийм учраас бид чинь өөр хийгээд өрөөлийн өвчин тэргүүтэн саад барчдыг арилгахыг хүсэх ахвал бодийн сэтгэлийг үүсгэх хэрэгтэй. Үүл бүтэхгүй байгаа нь үүлийн чуулганд заасан увьцаас уршигдсан бус харин тэр нь танд үйлчлэхгүй байгаа юм. Түүгээрч барахгүй та бүхэн хум пад хэмээх тарин хийгээд зай тэргүүтнийг уншиж найруулах зэргээр сүржигнээд байх шаардлагагүй. Зөвхөн та бүхэн үнэн үг төдийхнөр бүтээж чадмай. Бодисодва дагдуу үе үнэн үгийг үгүүлснээр бие л агшингаа дахин сэргээж байсан түүхтэй. Түүнчлэн урд лагсын гүйчүү гол үерсэн тул хинч буцааж чадахгүй болохын цагт Ж молон балбаа бэр. Би молон балбаа бэр бодисодва мөн юм бол гол үерлэхээ болгохтун хэмээн үнэн үгийг чулуун дээр сийлж улмаар голын ирэг дээр тавьсан даруй голын ус хэвийн байдалд эргэн орсон гэдэг. Тэрээр ердөө үнэн үг төдийхнөр голын үерийг буцаасан нь тэр буй за. Тиймээс хамгийн эрхэм зориг болсон хамгийн айлтгчийн хутгийг олоод зогсохгүй ахуй үйсийн хэргийг шамдалгүйгээр бүтээх болмоо. Та бүхэн хорлол хийгээд саад барчтаар чадагдахгүй. Хүрдэн орчуулагч хаан нойрсохын цагт очирваан исүра хийгээд хурамс тэнгэрүүд мөн 4 махараанц тэргүүтэн түүнийг сахидаг байжээ. Харин бодисодваг өдөр шөнө бүхэн хүрдэн орчуулагч хаанаас 2 дахин илүү хамгаалагчд сахих буй за. Мөн бодисодва нугуудыг хорлол, аддон, зэтгэр тэргүүтэн хорлож чаддаггүй. Хэрвээ бид бүхэн бодийн сэтгэл үгүйгээр хичнээн бүрээ бишгүүр ая дантайгаар ядам номын сахиулсан нугуудыг урин залсан ч заларсан уу үгүй юу гэдгийг мэдхийн арга үгүй. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг төрүүлэх аваас намсраа тэргүүлдэн 4 махараанцыг урин залаагүй байсан ч тэд та бүгдийг сахих болно. Модыг байгуулах судраас хэрвээ та нар үл инэрлүүлэгч эерийг биендээ хадгалах гэмээн өвчин тэргүүтний хорлолоор чадагдахгүй. Түүнчлэн та бүхэн усны хаан хэмээх эерийг биендээ хадгалах аваас могоо тэргүүтний хорлолоор үл чадагдах буй за. Мөн та бусдад үл чадагдах эерийн хааныг биендээ хадгалах тул дайсандаа чадагдахгүй болоо. Түүн шиг та бүхэн бодийн сэтгэлтэй бол Нисванисын өвчин тэргүүтнэр чадагдахгүй хэмээн зарлиглажээ. Гівш ханлун ба бэр пан нутгийн
Ямбаад бодийн сэтгэлийг дадуулан оршихын цагт тэр хавийн хүмүүс бус нугууд түүнийг хорлохыг төлөвлөж байтал нэгэн альбан бээр бусадтай хандан өгүүлрүү. Тэр хүмүүн өөрөөсөө илүүтэй биднийг инхрийлэн хайрласнаар цаг үргэлжид уйлж байх юм. Бид яахан түүнийг хорлож чадах билээ дээ хэмээн өгүүлсэн гэдэг. Бас хүү манай бурхан багш шулмсын цэргийг асархуй сэтгэлийн хүчээр ялан зохиосон түүхтэй. Түүнчлэн Майдар Балаа хааны улсад нэгэн малчныг 5 ягчис алж чадаагүй юм гэж. Бихар бээр будон гигийн хийгээд лама дамб хоёрт төмөр үзэг өргөсөн мөртлөө өвчүү жалсрай дор өргөж чадаагүй билээ. Будон гигийн чилэрхийн цагт жалсрай римбүүчийг урин залдаг байсан ажээ. Тэрээр бодийн сэтгэлийг дадуулах бүрт будон гигэнд их тус болдог байсан бололтой. Дээрх түүх аман ярианууд нь хорлол хийгээд цаа дотгороор үл чадагдахын хязгааргүй тус эрдмүүд юм. Мөн тэдгээр нь бодийн сэтгэлийг дадууснаар хүмүүн бусын хорлолоор чадагдаагүй туршлагууд хэмээн дурддахад хангалттай юм. Та бүхэн газар мөрийг түргэн гүйцээх болоо. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэл үгүйгээр хоосон чанарын үзлийг дангаар нь иргэшээлвээс бэлэг бэлгүүний чуулганыг гүйцээхээс буйны чуулганыг гүйцээж чадахгүй. Харин та бүхэн янгуух бодийн сэтгэлийг эрхэмлсэний хүчээр 2 чуулганыг төгсгөх агаад 2 түүтгэрийг авиас сэлтстэй твчих болмоо. Хэрвээ та бүхэнд бодийн сэтгэл ахвал нууц тарны мөрөөр нэгэн насандаа бурхан болж чадмыг. Хэрвээ тэр үгүй аваас тарны мөрийг шүтсэн ч их хүлэгний баг чуулганы мөрийг ч олохгүй. Товчул бас буйны чуулган бүгдийг үүсгэхийн үндэс болсон бодийн сэтгэл байх гэмийн хэрвээ тэргүүтэнд ганц атга эдэрч болов өгснөөс янар буян бүхэн нь бурхны хутгийг олох дор урах болмоо. Тийм учраас та бүхэн газар мөрийг түргэн гүйцээх болно. Та бүхэн амьтны амгалан жаргалан хоцроолгүй гаргагч тариалангийн газар болмоо. Төв үзэлд орхуугаас Шарваг Брадигбууд нугуудч бурхнаас мэндэлсэн. Харин бурхан Бодсодвагаас мэндэлсэн болоо хэмээн зарилгэлсэн мэт. Энэ ертөнцийн амар амгалан Шарваг Брадигбууд хүрдэн орчуулагч хаан тэргүүтэн бүгдээрээ бурхны хүчээр мэндэлсэн юм. Харин бурхад болбол Бодсодва нугуудаас мэндэлсэн болоо. Түүнчлэн амьтны амгалан жаргалан бүгдийн үндэс нь бодийн сэтгэл ямагт мөө. Түүгээрч барахгүй номын цогцос бүгдийн шимэн ч юм. Мөн ялгуусатын хүүгүүдийн тааллын анхааран авлага болоо. Нууц тарнын ялгамжаатай хүчинч бодийн сэтгэлээс гардаг учиртай. Гэвч Бродонбабер нэгэн хүмүүнээс гаа дамбын ах дүү 3-ын тухай асуусанд тэрээр тус тусынхан тухай түүнд ярьжээ. Чингэтэл Бромбер ямар гайхамшигтай юм бэ? Аяа тэр гуруула гайхамшигтай байна хэмээн уулга алдсан аж. Мөнөө хүмүүнбэр Бромд гэвш Ганланбагийн тухай өчгтөө одоо Ганланбабер хавцлын дээд хэсэгт амьдарч байгаа. Заримдаа тэрээр нүдээ нээсэн байдаг. Харин заримдаа нүдээ аньсан байдаг. Үе тэрээр уйлдаг хэмээсэнд Бромбер алгаах авсарснаар Ганланбач ёстой номыг үнэхэрийн анхааран авч байна шүү хэмээн цаашаа зохиосон гэлцдэг. Бодсодвын явдалд орхуугаас дээдийн номыг сайтар бүлснээс гарсан. Тосны ох шим мөн хэмээн зарлигласан мэд. Бодийн сэтгэл болбоос ном бүгдийн шим тул та бүхэн бодийн сэтгэлийг аль чадхаараа үүсгэх арга дор шамдахыг уриалж байна. Их хүлэгний шажин байгаа юу, үгүй юу гэдг нь зөвхөн бодийн сэтгэл байгаа эсхээс харгалзах юм. Та бүхэн гүнзгий ном хэмээхийг түр орхиод
зөвхөн бодийн сэтгэлд ор шандах хэрэгтэй. Гэвч тэр мэтийн ансийг мэдэхгүйгээр сажава, гэлэгва, гарждва, Нимава үдий төдий номчин гэгдэж буй хүмүүс Бурхны хутгийг хүссэн ч бодийн сэтгэл үгүйгээр газар мөрөөр төрөн зорчихын тухайд нууц тайрны хоёр зэргийг дадуулдаг шүү дээ. Үүнийг ертөнцийн нэгэн цэцэн үгэнд хэлэхдээ хүзүүндээ хайртай хүн урыг хүсдэггүй л үгээ адил болоо гэжээ. 3 цагийн бурхад бодийн сэтгэлийг үүсгээгүйгээр бурхад болсон хийгээд бодийн сэтгэл хэрэггүй химээдэг бурхан байдаг гэж урд нь дуулдаагүй шүү дээ. Тийм учраас бурхны утгыг хүсэх мөртөө бодийн сэтгэлгүй болбоос бурхан болно гэж хаанаас байх вэ дээ. Түүнчлэн бодийн сэтгэл үгээ хагацах гэмээр бурхны утгыг горилохын чирэггүй. Тиймээс та бүхэн түүнд шамдах ёстой. Ригва Азарая бэр зөвхөн гэлэг жамдсан тандан та манад зочлох ахвал хоёулаа бодийн сэтгэлийн тухай ярьж байна шүү. Ингүүл би тухайн өдрийг өр бүтээлтэй өнгөрөх болно хэмээжээ. Харамсалтай нь тэр мэтийн яриа өдгөө бараг үгүй болсон гэхэд хэлсдэхгүй. Түүнчлэн бидний зарим нь түүнийг анхааран авдаг болоо. Зарим нь бодийн сэтгэлийг төрүүлэх нь асар хэцүү хэмээснээр орхидог шүү дээ. Зарим хүмүүс бодийн сэтгэлийг их хүлэгний нийтийн мөр хэмээдэг. Чингиснээр тэр мэтийн хүмүүс гүнзгий 2 зэрэг тэргүүтнийг бясалгаснаар бодийн сэтгэлийг орхидог болоо. Энэ мэтчлэнгээр бодийн сэтгэлийг чухалчилдаг хүмүүс ховор болжээ. Түүнийг үлгэрлвээс чандам нь эрднийг их далайд эрэлхийлэхийн оронд үхрийн туурайны мөр гарсан шалбаагнаас эрэлцэх лүгэ адил болоо. Зонгох богд бэр. Тэр мэдснээр баатар ялгуустын хүүгүүд их эрдний дээд сэтгэлийг анхааран авахтун хэмээснээр бодийн сэтгэлийг хамгийн гол анхааран авлага гэж сайшаасан буй за. Өдгөө зарим нь миний гол анхааран авлага бол тийм ядан бурхан гэдэг. Харин гол анхааран авлагаа хятадын хар хиламыг буцаах судар хийгээд хар хиламыг амьрлуулах тогтоол тэргүүтэн гэдэг шүү дээ. Хэрвээ та бүхэн бодийн сэтгэлийг дадуулахын хувь үгүй гэмээн бурхан болохын цаг дор ирэхгүй юм. Жовжибэр лам сэрлэн баг хамгийн дээдэд барьдаг байсан хийгээд тэрээр чилэрхийн цагт Бродамбад хандан чиний сэтгэл машид сайн тул надад ажилттай хайрлагтун хэмээснээр бодийн сэтгэлийг сайшаан зохиож байсан гэдэг. Повонха гэгэмбэр Жовжигийн багш Дармарагчаад анхлан өвөрмөц өгүүлэгчийн үзэлтэй байсан агаад бодийн сэтгэлийн хүчээр төв хэтрүүлэгчийн үзэлтэй болсон тухай айлдсан болоо. Жовжигийн үйлс нь энэтхэг төвд хоёрт ихэд түгэн дэлгэрсэн нь ч багш садныг шүтэг хийгээд бодийн сэтгэлийн хүчээр гарсан учиртай. Гадамбын өвөг дээдсийн ягуураас хэрвээ та бүхэн бодийн сэтгэл үгүйгээс чихний дэргэд чинь их хингэрэг нүдсэн ч түүнийг сонсохгүй. Самадыг иргэшээсэн ч ямар ч тус болохгүй хэмээн зарлигалсан буй за. Мөн лам рахуула говда бэрж ядан бурхны нягуурыг үзэх зөв мэдэл рид хувилгааныг олох уул луга адил баттай самадыг иргэшээсэн ч юунд ч хүрэхгүй. Асрахгүй нийвэлсэнгүй сэтгэл дор оюунаас судлахтун хэмээн зарлигалжээ. Бас хүү сударт бодийн сэтгэл бол хүрдэн орчуулагч хааны их эрдний хүрд. Төрлөختний амин эрхтэн мөн гар луга адил хэмээн зарлигалсан болоо. Ламын дамжилгаас хүлэгний дээдийн сүжийн хөрөнгө нь бэлгүүн бурхны номыг үүсгэгч их болоо хэмээн зарлигалсан мэд үлгэрлвээс эцгийн угсаа бол нийтийн бус уг юм. Харин эхийн угсаа нь нийтийн уг лугаа адил шүү дээ. Түүнчлэн хоосон чанарыг оноох бэлгүүн нь 3 бодийн аль нэгнийх нь нийтийн уг болно. Иймээс хоосон чанарыг онох бэлгүүн нь их баг хүлэгний аль нэгэнтэй учирсан ч тэр нэгнийг нь бодийн уг болмоо. Тийм учраас бодийн сэтгэл үгүйгээр Махамутаар
цогчин хоёр зэргийг бясалгах нь өдий төдий ядан бурхтын чуулганы нэгуурыг үзэх тэргүүтнээс бодийн сэтгэлийн тухай ойлголт төдийхнийг суулгасан бодгал ирээдүйд бурхны хутгийг түргэн олох болно. Энэ нь ч учраас бодийн сэтгэл нь хэрэг ихтэй. Энэхүү шажны дээдийн ном бүгдийг тааснаар бүтээсэн гэж Жовужигийн зарлагаас айлтжээ. Жовужи бэр мөн асархуй нэгүүлсэнгүй бодийн сэтгэлийг дадуулаарай хэмээн зарлисан буй за. Тийм учраас та бүхэн ядан бурхтыг бясалгах хийгээд тарин тоолох төдий дор горилохгүйгээр бодийн сэтгэлийг төрүүлэх дор дадуулах хэрэгтэй. Хэрвээ та бүгд бодийн сэтгэлийг төрүүлэх дор хичээхүүл шамдал чинь үн цэнтэй болно. Хэрвээ та бодийн сэтгэлийг төрүүлэх дор дадуулах гэмээн уг сэтгэл төрөхгүй гэж хаанаас байх вэ дээ? Яагаад гэвэл хурж үйлдсэн юмс бүхэн нэгэн хэвэндээ оршдгоо бидтэй. Тиймээс ч магттай төрөх болмоо. Тэгээд Жовужигийн төвдөд залрахаас өмнө бодийн сэтгэлийг тахилын зан үйлийн эхэнд их болсон хамаг амьтны тусын тулд бурхны хутгийг олж үйлдэх хэмээн өгүүлэх төдийгөр жинхэнэ бодийн сэтгэл зан үйлээр сольсон цаг байжээ. Бодийн сэтгэлийг үндэстэй төрүүлэхийн тухайд оюунаас судлах шаардлагатай. Хэрвээ та оюунаас судлахгүй бол ангид тонилохын санварыг өгөх мэд бодийн сэтгэлийг төрүүлэх байтугай уг сэтгэлийг танихад ч бэрх болно. Нэгэн удаа Жовужи бэр төвдүүдэд хандан асархуй нэгүүлсэнгүй бодийн сэтгэлийг мэдэхгүй атлаа боцодва гэгддэг хүмүүс зөвхөн төвддөл байдаг байх шүү хэмээн эс таалах ёсыг зохиосон гэдэг. Чингисэнд төвдүүд Жовужигаас тэгвэл бид чухам яах ёстой юм бэ хэмээн асуусан Жовужи бэр бодийн сэтгэлийг дис дарааллаар нь суралцах тун хэмээн зарлиглжээ. Тийм учраас бид бүхэн их нэгүүлсэнгүй сэтгэлийг амсалгүйгээр бодийн сэтгэлийг төрүүлэхийн арга үгүй тул оюунаа дис дарааллаар нь судлах хэрэгтэй хэмээн зарлигласан юм. Бодийн сэтгэлийг үүсгэх ёсон. Үүнд хоёр хэсэгтэй. Бодийн сэтгэлийг судлах зэрэг, бодийн сэтгэлийг үүсгэх зан үйлийг барих ёсон. Бодийн сэтгэлийг судлах зэрэг нь үүнд дахин хоёр хэсэгтэй. Уг үрийн 7 увдсын үүднээс оюунаа судлах, өөр хийгээд өрөөлийг арвижуулахын үүднээс оюунаа судлах. Уг үрийн 7 увдсын үүднээс хамаг амьтны сэтгэлд зохистой байдлаар бүтээхийг Ловн даваа давг Зандраа Роми Шиванзо тэргүүтэн зохиож байсан түүхтэй. Харин Шигвал хаваагийн ёс нь өөр хийгээд өрөөлийг арилжихуйн үүднээс оюунаа судлах уламжлал бүлгөө. Та бүхэн бурхан багшаас майдар хийгээд маншир тэргүүтэнд дамжсан хоёр увдсыг аль нэгнийг нь оюунаа судалсан ч бодийн сэтгэлийг төрүүлэх болмоо. Тэрхүү хоёр увдсыг хамт иргэшээсэн лам Сэрлэнбагийн увдсыг Жовужи мөрийн зул хэмээх зохиол тэргүүтэндээ тайлбарласан байдаг. Уг үрийн 7 увдсын үүднээс оюунаа судлах ёс нь Гадамба Немавагийн үед ихэд илгэрсэн байв. Гэвч өөр хийгээд өрөөлийг арилжих увдс нь нарийн нандин ёс тул нууц байдлаар дамжсаар эцэстээ Жэримбүчигд ирсэн түүхтэй. Харин Богдлам тэр хоёр увдсыг хослуулах аргаар оюунаа судлах ёсыг зарлигласан болоо. Тийм учраас тэрхүү хоёр увдсыг хоёуланг нь нийлүүлснээр оюунаа судлах хэрэгтэй. Хэдийгээр бодийн сэтгэлийг судлахын үест хоёр увдсыг нийлүүлснээр дадуулах хэрэгтэйч тэдгээрийг номлохын үест салангад номлох ёстой юм. Тэгээд ч уг үрийн 7 увдсын үүднээс оюунаа судлах дор 8 хэсэг агуулгаднаа. Цаглашгүй тэгш сэтгэл, хамаг амьтныг их гэж бодох, ачийг нь дурдах, ачийг нь хариулах, сэтгэл зохистой асархуй, нэгүүлсэнгүй, үлэмжийн санаа, бодийн сэтгэл. Хамаг амьтныг их гэж мэдхээс үлэмжийн санаа хүртэл 6 үг юм аа. Харин бодийн сэтгэлийг үүсгэх нь үр болоо.
Тэр мэтчлэн уг үрийн ёсонд оддогч хамаг амьтны тусын тулд Бурхны утгыг олж үлдэхийг хүсэх бодийн сэтгэлийг үүсгэхийн өмнө бусдын тусыг үүргэнд авахч үлэмжийн санааг одуулах хэрэгтэй. Хэрвээ хамаг амьтны зүдэг зовлонгоор нэрвэгдсэн дор үл тэсэх нэгүүлсэнгүй сэтгэл үгүй болвоос үлэмжийн санааг төрүүлж чадахгүй юм. Харин нэгүүлсэнгүй сэтгэлийг төрүүлэхийн тухайд хамаг амьтныг сэтгэл зохистой хэмээн инхрийлж хайрлах байдлыг ургуулагч асархууг үүсгэх хэрэгтэй юм. Өдгөө бидний асархуйн сэтгэлд зохистой байдлыг илгэн садандаа төрүүлдэг мөртлөө өшөөт дайсандаа төрүүлж чаддаггүй шүү дээ. Тиймээс амьтан бүгдийг илгэн саднаа хэмээн харах чадварыг урд нь төрүүлээрэй. Хамгийн дотны садан бол их ямагт мөө. Чингээд та бүхэн хамаг амьтныг их хэмээн нотолсноор тэдний ачийг дурдах хийгээд хариулах нь бас амьтан бүгдийг инхрийлж хайрлах асархуй сэтгэлээр гардаг учиртай. Тийм учраас энэхүү увдсыг уг үрийн хэмээн нэрлэдэг болоо. Яагаад гэвэл хойдохын төрөлхийн тухайд урд урдхыг нь одуулах шаардлагатай. Та бүхэн энэ чин дэндүү удаан мөр байна шүү дээ хэмээснээр харлахан байж болохгүй. Хэрвээ та нар дис дараалалаар нь судлах ахвал бодийн сэтгэлийг магттай төрүүлж чадмгүй. Ерөнхийдөө га дамбын увдс нь гүнзгий бөгөөд тэр нь ч богд ламын шажны суур юм шүү дээ. Хэрвээ тэрээр мандширийн нягуураас хэр луга хаагцсан ба бүрэн бүтэн судар тарны бүлийн аршааны хүртсэн түүхтэй. Харин богд ламын шажин бол урдын төвдийн мэрэгд дээдсэн сургаалуудаас нэн гүнзгий юм аа. Миний авралт итгэлт лам их эрдэнээр урдын төвдөд байсан шажин сургаалуудад богд ламын тунгаамал алт мэд шажны уг бэлтгэл дор жигдрүүлсэн суур юм хэмээн зарлигласан ажгүй. Дагзан лозова бэр судар тарин даяараас ялгамжаатай нь очир хүлгэн үндэсний аймаг даяараас ялгамжаатай нь ханцшгүй утга хоёр зэрэг даяараас ялгамжаатай нь элбийн бие урд нь байгаагүй сайтар номлолын их гуу сан таныг магтах болоо хэмээжээ. Бас зогчин бэлгба бэр судар тарины сайтар номлолын уг сурвалж болсон зонхо богд минь үзээ хэмээхийг утгыг онсон бодгуулууд сайшин өгүүлсэн байна шүү. Бурхны утгыг гартаа барих хэмээх нэр томьёо нилээд бардам өнгө аястай сонсогдож байгаа нь ч үнэн хэрэгтээ баг чуулганы мөрийг ч гартаа барих нь бэрх юм аа. Хэрвээ та бүхэн энэхүү мөрийн зэрэгт түшиглэх гэмээн Бурхны утгыг гартаа барьжиж болно. Хэрвээ та мөрийн зэргийг горимын дагуу эс судлах ахвал Бурхны утгыг олохгүй юм аа. Тиймээс анхлан та бүхэн хамаг амьтныг их гэж мэдхийг судлах хэрэгтэй. Хэрвээ үүн чамдахгүй аваас хин нэгэн амгалан хүсвж хилэнцгийг бүтээснээр буруутгагдаж одох лугай адил юм аа. Түүнчлэн Бурхны утгыг хүссэн мөртлөө энэхүү сэтгэлийг судлах дор шамдахгүй юм бол гарын авлага буруутах амгүй. Тэр үгүй аваас нууц тарины түргэн мөрд хичээхэн үлгэрлвээс зан хутгийг зорих хүм морь унснаар хаанаач хамаагүй давхиж эцэстээ занд ирлээ химээсэн ч зам бус гомбот ч юм уу эсвэл ронд очих луга адил юм аа. Хамаг амьтныг их гэж мэдэх ухаарлыг төрүүлэх нь ч үлгэрлвээс та бүхэн зураг зурхтаа эхлээд зотонг бэлтгэхгүй аваас зураг зурж чадахгүй мэд. Хамаг амьтанд сэтгэлээ эс тэгшигдэх гэмээн асархуй нэгүүлсэнгүй тэргүүнийг бясалгасан ч амьтдыг алагчилснаар дээрх сэтгэлийг төрүүлж чадахгүй юм. Тийм учраас та бүхэн анхлан сэтгэлээ тэгшдэх нь цаглашгүй үүсгэх хэрэгтэй. Уг үрийн 7 увдсын үүднээс оюунаас судлах дор өөр хийгээд өрөөлийг арилжихуйн үүднээс оюунаас судлахыг бүрдүүлээгүй байдаг. Харин өөр хийгээд өрөөлийг арилжихуйн үүднээс оюунаас судлах дор уг мөрийн 7 увдсын үүднээс оюунаас судлахын бүрэн бүтнээр нь бүрдүүлсэн онцлогтой. Цаглашгүй тэгш сэтгэлийг уг мөрийн
7 увдсыг дадуулахдоор хамгийн ихэнд нь одуулдаг юм. Хэдийгээр бид бүхэн хамаг амьтанд тэг сэтгэлээр хандах хэрэгтэйж заримд нь хилэгнэж харин заримд нь тачааснаар сэтгэлээ тэгштгэж чаддгүй юм шүү дээ. Бидний эхний зоригдлын орон бол завсрын орон болоо. Түүнээс садан дараа нь дайсан тэргүүтэн дарааллаар нь зоригдсноор дадуулах ёстой. Мөн бид чинь садан, дайсан, завсар гурвыг сацууд зоригдох хоёр ёсны хойдох нь илүү төгсөн харагддаг. Өөрийнхөө өмнө дайсан, садан, завсар гурвыг дадуулснаар зоригдох гэмээн тачаах өргөнөх, ясал орхих тэргүүтэн харилцан адилгүй 3 оюун төрөх болоо. Тэр цагт бидний өдгөөгийн дайсанд барьж байгаа эдгээр хүмүүст уур тэргүүтнийг төрүүлэх болно. Шингээд бид тэдэнд яагаад баясахгүй байгааг нь шалтгаанаа ажиглах ахвал тэр хүмүүс биднийг урд нь хорлож байсан шүү хэмээн санснаас үүдэлтэй. Дараа нь бид бүхэн урд орчлонгийн нийтийн зовлон санахын үест номлосон магад үгийн ёсыг дадуулах ёстой юм. Ингэснээр тэдгээр дайснууд бидний урдын олон төрөлд садан болж байсан ёсыг санснаар уурыг буцаах болмоо. Бид бүхэн өдгөөгийн саданд барьж байгаа хүмүүстэй хөл хөөрцөг болон баясдаг гэдгийн шалтгааныг ажиглах ахвал тэд бидэнд хоолунд өгсөн тэргүүтэн ахуй үсийн шалихгүй тусыг хүргэсэн байдаг. Тэгээд ч бид бүхэн тэднийг урд нь өдий төдий удаа бидний дайсан болж байсан гэдгийг санснаар тачаалыг хорих буй за. Одоо бид бүхэн дайсан садан аль нь ч бус завсрын амьтдыг хөсөр орхидог тэдгээрийг ч бас урд нь дайсан садан хоёрын аль нь ч болж байсан гэдгийг санаарай. Чингээд хамаг амьтан урд нь бидний дайсан ч болж байсан, мөн садан ч болж байсан гэдэг тал дээрээ адил шүү дээ. Тийм учраас дайсан садан завсрын амьтан 3 болж байснаар сацуу тул хиндээч тачааж ер нь хинд ч уурлах юм бтэ. Бид бүхэн санаандаа тачаахын хэрэг үгүй бөгөөд тэд чинь урд нь олонтоо бидний дайсан болж байсан болоо. Түүнчлэн бид чинь дайсандаа уурлаад байхын шаардлагагүй хагаад мөн тэд ч урд нь олонтоо бидний садан болж байсан. Түгээрч барахгүй өдгөө бидний өмнө тэд нар дайсан садан болон үзэгдэж байгаа боловч тэд цаг үргэлжид дайсан садан хിവэрэ үлдэн гэж хаанаас байх вэ дээ. Тэгээд ч бид өөр хийгээд өрөөлийг өөрийн зүгээс харснаар тачааж уурлаад байх ямар ч шаардлагагүй. Яагаад гэвэл тэд чинь дайсан садан болж байсан гэдэг тал дээрээ сацуу юм. Түүнчлэн хамаг амьтан өөрсдийнхөө зүгээс сацуу бөгөөд мөн ядарч туйлдсан тал дээрээ ч бас адил сацуу юм. Доройтож ичсэн амьтад амгалан хүсдэг хийгээд зовлон хүсдэггүй тал дээрээ ч ив ижилхэн болоо. Мөн бусдын зүгээс үзсэн ч хамаг амьтныг алагчлахын арга сацуу юм аа. Аргагүй сацуу юм аа. Тэгвэл энэ насанд зарим нь бидэнд тусалсан, зарим нь биднийг хорлож үйлдсэн шүү дээ. Гэвэл тэр тийм бишээ. Яагаад гэвэл урд нь тусалсан хийгээд одоо тусалсан хоёр тус хүргэсэн тул тал дээрээ адил бидтэй. Түүнчлэн урд хорлсон хийгээд одоо хор учруулсан хоёр хор хүргэсэн тал дээрээ ч бас сацуу юм. Үлгэрлвээс нодлон жил бидний толгой дээр бэрээгээр дилссэн хийгээд одоо дилсэж цогсон хоёр биднийг зодож нүдсэн тал дээрээ адилхан. Мөн нодлон жил бидэнд дугуй булантай цай өгсөн хийгээд энэ жил өгсөн хоёр бидэнтэй өглөг өгсөн тал дээрээ ижилхэн. Түүнчлэн 10 гуйранч таны өмнө ирснээр хоолунд гуух гэмээн тэдний зүгээс өлсөж сангахын зовлонгоор нэрвэгдсэн тал дээрээ адил болоо. Мөн таны зүгээс тэд танд ямар ч хорлол хийгээд тус хүргээгүй хийгээд тал дээрээ ижилхэн юм. Тэр мэд санснаар дайсан, садан, завсрын амьтан 3 дор сэтгэлээ тэгштгэх аваас дараа нь хамаг амьтан дор сэтгэлээ тэгштгэх хэрэгтэй юм аа. Чингээд та бүхэн хамаг амьтан дор сэтгэлээ тэгштгэх ахвал тэднийг дайсан садан хэмээн алагчлахгүй болно. Дайснаа номогдох хийгээд саднаа тэтгэх тэргүүтэн ертөнцийн муу авир ёсыг аштад хорих болмоо. Хэрвээ тэр үгүй аваас хамаг амьтан хэмээхийн завсраар энэ хийгээд тэрнээс бусад амьтан хэмээснээр заримыг нь тусгаалan гаргаваас та бүхэн хизээж бодийн сэтгэлийг төрүүлэхгүй юм. Та бүхэн ганц сэтгэлээ тэгштгэх дадлыг жил сарын туршид хичээнгүйлэн үлдэх хэрэгтэй.
Хэрвээ та бүхэн хитгэн тасалгаа төдийхнөр туулсан бодийн үндэст багтахыг горилсноор үлдэх ахвал газрын ахиц гарахгүй юм аа. Та бүхэн бодийн сэтгэлийг тэтгэхийн номын аймгийг дадуулахдор бэрхшээл хатуужлыг үл харгалзан байж хичээх аваас тус багтай ядан бурхтыг бясалгах, тарин тоолох, бясалгалын чадварыг сайжруулах, тэргүүтэн хүмүүний насыг дэмий үрэх бэрхшээлийг үйлдэснээс үн цэнтэй ажил үйлдвэр болно хэмээн зарлигласан болоо. Чингээд Пованхагийн дээрх сэдвийг дахин давтсан буй за.